Бас энэ одоо нутгийн их уул сумын хаан одоо энэ Асгатбагийн малчин түмэн та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр манай энэ ажлын хэсгийн одоо ахалж бүрэлдэхүүнд Монгол улсын одоо төрийн түвшээ Монгол улсын их хурлын гишүүн за манай Хөвсгөл аймгийн Алан Эрдэнэ сумын уугуул Сүхбаатарын Эрдэнэт гишүүн маань бол ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Эрдэнэт гишүүн маань Монгол улсын засгийн газрын зарлиг шийдвэрийг мөн одоо шагналыг гардуулахаар энэ танаа хотод бас хүрэлцэн ирсэн байна гэдгийг бас танилцуулъя. За мөн манай одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүн за аймгаа төлөөж бол за миний бие явж байгаа Хөвсгөл аймгийн засаг даргын одоо орон тооны зөвлөх энэ ажилтаа ган дэлгэр байна. За мөн манай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай энэ их уул сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа манай мөрөн нисэх худлын захирал Бишигбат дарга маань бас явж байна. За мөн аймаг сумын одоо удирдлагууд манай бэлэг засаг дарга, за хурлын дарга Хавжуу, за мөн багийн засаг дарга ийм одоо төлөөлөл бас хамт олон явж байгаа гэдгийг та бүхэндээ танилцуулъя. За бас хамт олон ингээд та бүгдийн одоо энэ баяр цэнгэлийг хуваалцаад ирсэн гэдгийг та бүхэндээ дуулгая. За ингээд Монгол улсын засгийн газрын одоо өргөмжлөлийг одоо уншиж сонирдуулъя. За ингээд манай их хурлын гишүүн Эрдэнэт гишүүн маань бол улсын авраг малчтаас хүндэтгэж одоо шагналыг гардуулах болно. За Монгол улсын засгийн газрын өргөмжлөл Хөвсгөл аймгийн их уул сумын Асгатбагийн малчин Чулуунбатын тод гэрэл танд үндэсний их баяр болсон баялаг болсон мал аж ахуйга тогтвортой эрхлэн эх орныхон эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хүн нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж Монгол улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөв. Эрдэнэт мал сүргийн тань буян ишиг арвжин дэлгэрч байх болтугай. Монгол улсын ерөнхий сайд гэ Зандан шатар хүнсөд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд эм Бадам сүрэн 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жил 2026 он гэсэн байна. За ингээд өнөөдрийн бэлэгтэй сайн өдөр бас төрлөх нутгийн маань малчин Чулуунбатын тод гэрэл маань гэр бүлийн хамт одоо улсын аврах хэмээх одоо малчин төмний одоо дээд чагналыг одоо төр засгийнхаа одоо хөдөлмөрөө үнэлүүлж хүртэж байгаад туйлын их баяртай байна. Тийм учраас өнөөдрийн одоо энэ бэлэгтэй сайн өдөр Монгол улсын засгийн газрын одоо энэ шагналыг гардуулж өгье. Тэгээд танд за малчин төмнийхаа удмыг залгаж түмэн олон сүргээ төлөөр нь өсгөж за мөн гэргийн одоо хамт одоо Монгол улсын эдийн засгийн суур эдийн засгийн бүтэц хөдөө аж ахуйн салбарыг одоо манлайлж ажиллаж улсын авраг хэмээх одоо эрхэм хүндтэй шагналыг хүртсэнд одоо хувьсаа болон Монгол улсын их хурл засгийн газрын нэрийн өмнөөс танд халуун талархал хэлж байна За Монгол улсын авраг малчны үнэмлэхийг танилцуулъя. Дугаар Монгол улсын авраг малчин дугаар Тэг 41 Чулуунбат овогтоо тод гэрэл танаа. Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол улсын засгийн газрын 2026 оны 1-р сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолыг үндэстэн улсын авраг малчин цол үнэмлэх тэмдэг олгов. Хүнсөд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бадам сүрэн гэжээ.
юм. За баяр уу. За баяр. Янстаа. За ингээд. Гал морин жилийн одоо шир цаашны босгон дээр улсын одоо авраг малчнаар шалгарч одоо өргөмжлөх шагналаа гардаж авсан эрхэм хүндтэй энэхүү өрх гэр бүлд аймгийн одоо засаг даргын одоо өргөмжлөл за гарын бэлгийг бас гардуулъя. За аймгийн засаг даргын өргөмжлөлийг бас та бүхэндээ сонирдуулъя. Өргөмжлөл Их уул сумын малчин тод гэрэл танаа 17 дугаар жарны элдв эрдэнэт тэмээх модон могоо жилд уянт мал сүргийнхэн ашиг шимийг нэмэгдүүлж бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хадгалж мал чухайн ажлын арга туршлагаа малчин түмнээ үлгэрлэн манлайлж улсын авраг малчин өрхийн болзол ханган шалгарсан тул өргөмжлөл олгов. Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга дээр бүрдорж засаг дарга ил Төмөрбаатар 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр. За энэ өргөмжлөлийг хот гэрэл авалтаа болтуулъя. Улсын одоо эрхэм хоёр одоо ах эгч хоёртой одоо шагналын авдуулж өгч байгаа нэг төрийн одоо энэ шагналыг дардаж одоо дагаж ирдэг өргөө цагаан гэр гэдэг хаз улаан гэр өргөө цагаан гэр нэлээж чатганд нь одоо хадаг байж ёо тэгээд баяр. За энэ сайхан өргөө гэртээ үр хүүхэд үе дамжин эрүүл их саруул сайхан байх өлзөөтэй өрөөлийг өөдөөд нь дэвшүүл яа. Хамгийн их нэг санаа зовж байгаа зүйл нь бол нийтлэг нэг ярьж байгаа зүйл малчтын одоо энэ удам заламж одоо шин чанарыг бий болгох энэ залуучуудыг үр хүүхдийг одоо бас дэмжих ийм зүйлийг тавихгүй бол одоо ер нь л 20-30 жилийн дараа ихэд энэ мал маллах сонирхолтой ийм одоо залуучууд их хордож байна. За хөдөө орон нутагт ялангуяа одоо ирчүүд болдог хүүхнүүд одоо эмэгтэйчүүд болдог хот суурин газар гээ явждаг. Тийм учраас энэ эдийн зэрэгтэй авчирж иж Монгол улсын тулгуур эдийн засгийн суурь бүтц болох одоо энэ мал аж ахуйн асуудлыг бол одоо энэ малчтмал нуруунд дээр үүрж явж байна. Тийм учраас Монгол улсын одоо энэ эдийн засгийн суурь одоо бүтцийн хүний нөөцийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Малчтын эрүүл мэндийн асуудал дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй болж байна. Болж игүүл энэ малчтыг тэр хотонд нь бэлчээрд нь одоо очиж тосож үйлчлэх юм үйлчлэгээ. За мөн одоо хүүхдүүдийн одоо боловсролын үетэй холбоотойгоор Монгол улсын онцлогт нийцсэн ялангуяа одоо эд ажлын үеэр одоо хүүхдийн насны асуудлыг бас давхар ярьж байна. Тийм учраас ер нь бол одоо манай хөдөө аж ахуйн салбар маань одоо эдийн засгийн өсөлтөнд бол хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа. Уул уурхаан дараа орох. Тэгээ бид энэ эдийн засгийнхаа суурийг бол ерөөсөө огт марцаж болохгүй. Тийм учраас энэ мал малж байгаа энэ олон сайхан өв уламжлаа тээж авч явж байгаа. Өөдлөр нутаг орныг эзэнтэй байлгаж байгаа ч ерөөсөө малчд байхгүй. Тийм учраас бол одоо Монгол улсын өнцөг болон бүрт байж байгаа энэ улсын авраг малчдынхаа хэлж ярьж байгаа зүйлийг хууль төрийн шийдвэр тусах асуудлаа гэл олон санаа амаар олон зүйлийг бол хэлж байна. 92 оноос хойш мал 33 жил мал малж байна. Одоо аав ээжийнхаа ариун цагаан буйныг өсч үржүүлээл бусдын жишгээ адил явж байгаа. Өнөөдөр Монгол улсын авраг малчин гэдэг цол аваад их баяртай байна. Тэгээ их хурлын гишүүн ирж гардуулж өгсөн их бэлгшээлтэй байна. Хотондоо бас их гоё байна. Одоо ярих гэдэг бас болохгүй larгаад байна шүү. Мал гэдэг чинь мааны үрэл ерөөсөө л мал дээрөндөө төвөнд байгаа тавихтай зэрэг шиг малыг хайрлаж өөрийн гэсэн сэтгэл гаргаж малхад дөрөн одоо мал айдгал аянда болно доо. Би өөрөө улстай сүүлийн 10 жилийн тооцоогоор 5-аас 20 тонн мах жил болгон. Ноолрыг бол 200-аас 300 хил ноолор бол тогтмол улстай нийлүүлж ирж. Ард түмнийхээ хүнс үдэ аж ахуйн чиглэлээс бодлогын дагуу одоо хүмүүсийн хоолунд л одоо юу юм зориулж энэ бэлж өгч байгаа агай ханитээр. Бэтэж одоо анх 50 нарын малта айл болж илээ. Тэгээд мал гэдэг чинь мааны өргө төрөө ярьсан. Тэрэн шиг одоо мал ингээд өсөөд тууж авахгүй малтаа болж байна дээ. Улсын авраг гэсэн эрхэм хүндтэй шагналыг аваад маш их баяр та байна. Тэгээд төрүүлж өсгсөн аав ээжтэй нутгийнхаа зон олонд
Тэгээд бид нарыг хүндэтгэн ирсэн ах トゥ төрөл төрөстэй бүгдэнд нь баярлж байна. Тэгээд бид ингэж 33 жил мал малсны хөвчөнд аймгийн авраг малчин, сумын авраг малчин, одоо улсын авраг малчин болж байна. Тэгээд мал гэдэг чинь ингээл өсто бас шээснээс бусд нь бүхэл юм ингээд баг мөнгө олж үржигч яадаг. Ирээдүйд ингээд малч юу залуучуудыг ингээд малаа сайхан маллаасаа хүний юм хийжсэнээс өөрийнхөө малыг нутг усандаа сайхан үржүүлээд эн чинь бол хүний юм хийснээс өчтөчнөө дахин ашиг буйн нэрж яадаг. Одоо тийм л байгаасаа гэж боддог. Залуучуудыг. Бид ч одоо хавар малаа төлөвлүүлчихэл тэгэл цуснандаа гарчаал хоньо хэрэг дуусчаал тэгэл одоо туглаа барьж аваад сайлаа идэг тэгэл гуруулаа охинтойгоо гуруулаа тэгэл зунда сайлаа игээл шаардсаавал арц тэгэл ааруулаа зах зээлд борлуулдаг. Энэ жилийн ханширгчэнд одоо манах гिचэн 100 гараа тийм шаардс борлуулсан. Тоон 200 хил арц орлуулсан бас 20 30 хил одоо аарууд их ихгүй. Тэгээд шууд арцаар нь борлуулад тэгээд яачдаг да. Тэгээд одоо малын чи одоо гарч байгаа болгон л одоо мөнгө төгрөж бидний ашиг амьдралд үргэлжил өрөөгөж өгж идэг юм чи одоо мал шүү дээ.